Та айлбарт Эйнштейний алдартай болохоос өмнө зохиож исэн тааврыг бодож чадах уу? Хамгийн сонирхолтой нь энэхүү тааврыг нийт хүн амын ердөө 2% л бодож чадна. Тэгэхээр таавар юу вэ гэвэл нэг өдөр амьтны хүрээлэнгээс дэлхийн хамгийн хавар зах сулгаалагдсан. Цагдаа нар мөрөөр нь мөшгөөд очиход хоорондоо маш адилхан 5 байшин байсан. Тэр байшингуудыг бүгдийг нь цагдаа нар нэгжий гэж удсан ч гэсэн нэгжих боломжгүй байсан. Яагаад гэвэл хэрвээ тэд бурууг нь сонгох юм бол хулгайч гараа зогтчих учраас. За яг энэ үед хотын хамгийн шилдэг мөрдөгч болох та хэргийн газар дээр хурж ирнэ. Тэр үед цагдаа нар танд энэ мэдээллийг өгнө. Нэгдүгээрт байшин тус бүр өөр улсын эзэнтэй тэд нар бас зөвхөн өөр зүйл суудаг, бас өөр төрлийн тамхи татдаг. Хоёрдугаарт байшин тус бүрийн дотор талынх нь хан нь өөр өнгөтэй. Гуравдугаарт байшин тус бүр өөр амьтан тэжээдэг ба тэдний нэг нь хулгайлагдсан загас юм. За үүний дараа та тэр хэргийн газрыг сайн ухаад бас нэг 15 зүйлийг мэдэж авна. Тэр 15 зүйл юу вэ гэхээр хулгайч аль байшинд нь байгаа вэ? Танд бичлэгээ зогсоогоод цаас үзэг авчрахыг зөвлөж байна. Таны хариулт юу вэ? Тэгэхээр 8 болон 9 дахь мэдээлэлээр бид шууд эхний байшинд Норвеги залуу амьдардаг, харин голын байшингийн эзэн Сүү удаг гэдгийг шууд мэдж авч чадж байгаа. 14 дахь мэдээллийн дагуу Норвеги залуугийн хажууд ганцхан хөрш байх тул тэр байшин цэнхэр хантай гэсэн үг. 5 дахь мэдээллийн дагуу ногоон хантай байшингийн эзэн кофе удаг. Тэгэхээр 3 дахь байшин бол биш. Учир нь 3 дахь байшин Сүү удаг. Мөн 2 дахь байшин ч бас биш. Учир нь цэнхэр хантай. Харин 4 дахь мэдээллийн дагуу ногоон хантай байшин нь цагаан хантай байшингийн яг зүүн талд нь байрладаг гэж хэлсэн. Тиймээс нэг болон 5 дугаар байшин биш болж таарна. Тэгэхээр 4 дахь байшин ногоон хантай ба кофе уудаг гэдгийг бид мэдэж авна. Мөн 5 дахь байшингийн хан цагаан гэдгийг ч бас мэднэ. Үүний дараа 1-р мэдээллийн дагуу бид 3 дахь байшин улаан хантай ба эзэн нь англи залуу гэдгийг бид шууд мэдэж авна. Тэгэхээр хамгийн сүүлд үлдэж байгаагаараа эхний байшингийн хан шар гэсэн үг болж байна. Харин 7 дахь мэдээллийн дагуу шар хантай байшингийн эзэн Данхил тамхи татдаг. 11 дахь мэдээллийн дагуу морь тэжээдэг залуугийн байшин нь Данхил тамхи татдаг залуугийн хажууд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр 2 дахь байшин морь тэжээдэг. Харин одоо эхний байшингийн эзэн юу уудаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол цай биш. Учир нь дайн улсын залуу цай уудаг. Түүнчлэн пивч байх боломжгүй. Учир нь пив уудаг залуу Blue Master гэдэг тамхи татдаг. Тэгэхээр эхний байшингийн эзэн ус уудаг гэсэн үг. За тэгэхээр 15 дахь мэдээллийн дагуу бид 2 дахь байшингийн эзэн Blends тамхи татдаг гэдгийг мэдж авч болно. Одоо тамхи болон уудаг зүйл нь мэдэгдээгүй 5 дахь байшин нь 12 дугаар мэдээллийн дагуу Blue Master тамхи болон пив уудаг болж таарна. Тэгэхээр 2 дахь байшингийн эзэн цай уудаг ба дайн улсын залуу болж байна. 13 дахь мэдээллийн дагуу 4 дахь байшинд герман залуу амьдарч байгаа ба Prince тамхи татдаг болж таарна. Одоо үлдсэн тамхи болон эзэдийн улсыг бид шууд очих боломжтой болж байна. 2 дахь мэдээллийн дагуу Швед залуу нохоо тэжээдэг. 6 дахь мэдээллийн дагуу Pall Mall тамхи татдаг залуу шууд тэжээдэг. 10 дахь мэдээллийн дагуу Blends тамхи татдаг залуу муур тэжээдэг байшингийн хажууд амьдардаг. Тэгэхээр хариу нь 4 дахь байшин болж таарах юм.